үзэгч та бүхэндээ бас хүргэж байгаа. За өнөөдөр бол 2 дахь дугаар үзэгч намаас хүргэх гэж байна. За бид өнөөдөр Орхон аймгийн Ардчилсан намын за дарга одоор бол төр орлон гүйцэтгэгчээр явж байгаа. За алтан гэрлээс ярилцахаараас хүрэлцэн байна. За алтан гэрлийн яс талаас нь өнцгөн нас ямар байгаа юм бэ гэдэг байр суурийг сонсохоороос хүрэлцэн ирсэн байна. За үзэгчдийн хүмүүс мэдээ юм даа. Бүгд энэ өдрийн мэдрэг. За манай үзэгчдээс алтан гэрэл гэж бас хинбэ гэдгээс өөрөөс танилцуулаач. За юуны төрөнд бас одоо мэдээлэл авах гэж бас нэг өнцөг гэдэг шинэ нэвтрүүлэгтээ урьсанд маш их баярлалаа. Тэгээд яг одоо аймаг орон нутгийн өнөөдрийн нөхцөл байдал юу байгаа тэрнтэй холбоотой асуудлууд угаас ярилцах байх гэж ингэж бодож байна. За миний хувьд бол Орхон аймгийн Ардчилсан намын даргын үүрэг хүчээ саяхан бас сонгогдоод удаагүй байна. Тэгээд намын дотоод ажлаа бас зэгцлэх цаашлаад одоо өнгөрсөн 10 сард сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч бүлгийн даргын хувьд бас хурал захиргааны байгууллагатай холбоотой ажлууд дээр голчлон хараад явж байна. Эрдэнэтэд бол одоо 10 жилээ төгссөн. Технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийг төгссөн юм хүн байгаа. За түүнээс хойш бол 2012-оос 16 онд Баян өндөр сумын цэцэг дарга орлогчоор ажиллаж исэн. За Эрдэнэт үйлдвэрт одоо бас ажиллаж байна гэдэг ингээд ажлууд нэмэр эхлээд Эрдэнэттэй амьдарч байгаа юм байна да. Эрдэнэтийн өмнө нь. Тэгээ би Эрдэнэт одоо хуучнаар бол Эрдэнэт хороо одоогоор бол Булган аймгийн Хангалтсан Хялгамт цэцгэн төрж ирсэн юм байна. Анх ягаад бас Ардчилсан намыг сонгох болов хэдэн онд бас сонгож энэ одоо намын гишүүн болж өнөөдөр хүртэл бас явж байна. Тэгээ би 2009 онд бол анх Ардчилсан намын гишүүн болсон. Тухайн үед бол Ардчилсан сонгуул болж исэн үе л дээ. Тий, ерөнхийлөгчийн сонгуул болж исэн үе. Тэгээ энэ сонгуульд бол одоо технологийн сургуулийн оюутан байсан. Тэгээд бас хэсэг нөхдөөгөө хамт ярилцж байгаад Ардчилсан намыг сонгож тухайн үеийн Ардчилсан намаас нэр дэвшиж ерөнхийлөгчийн дэмжих Ардчилсан эрх дэмжих оюутны хөдөлгөөн гэж анх байгууллаа. Тэгээд оролцож байсан түүнээс хойш бол одоо 16 жил яг энэ нөхцөл байдал дээр тууштай энэ намын одоо бүх шатны байгууллагад ажиллаад явж байна да. 16 жилийн дараа бас өрдөнгөө өвчнүүд Орхон аймгийн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр одоо суулаа шүү дээ. Энэхүү бас суудлыг тохироотоо авсан гэдээ бас хүмүүс ярьж байна. Үнэн юм болов уу? Тий яг одоо ямар ч байгууллага чи нэг мерит зарчим гэж байх хэрэгтэй тий. Тэгээ миний хувьд бол оюутны холбоо, залуучдын холбоо, сумын нам, аймгийн нам гэл ингээл ажиллаад явж байгаа хүн. Тэгээд энэ жилийн тухайд бол манай Ардчилсан намын хувьд одоо бүх улс төрийн намуудын тухай хувьд бол улс төрийн намын улс төрийн намын тухай хууль хэрэгжүүлсэнтэй холбоотой улс төрийн намын хуульд нийцүүлж, үндсэн дүрмээ батлуулж, түүнийг улсын дэд бүртгүүлэх ажил бол одоо тэргүүгийн ажил болсон. Энэ оны 12 сарын 31-ээс өмнө бол энэ ажлыг хийх ёстой. Тэгэхээр энэ ажил хийхтэй холбоотой бол бүх шатны одоо дотоод сонгуулийг бол явуулахыг дотоод сонгуулийн ороноос бол төр зогсооцсон байж байгаа. Тийм учраас манай одоо намын даргаар ажилласан Батбаяг дарга бол өөрөө өсөлтөөр намын дарга ажиллаа өгсөн. Тэгэхээр намын дарга ажиллаа өгөхөөр яах ёстой гэхээр дараагийн намын дарга сонгогдох хүртэл хугацаанд бол одоо энэ ажлыг гүйцэтгэх хүн шаардлагатай болсон учраас төв намын удирдлагуудтайгаа холбогдоод ингээл хийсэн л ажил л да. Тэгээд манай намын хороо бол нийтдээ 138 гишүүнтэй ийм аймгийн намын хороо байдаг. Тэгээд намын хороо маань хуралдаж 90 гаруй гишүүн оролцож тэгээд үүрэг гүйцэтгчийг бол томилсон. Ийм л ажил болсон. Тэгээд манай бас тухайн үед бол бас ойлголтын зөрүүтэй байсан зарим нөхд маань бол бүхэндлээ илэрхийлсэн. Тэгээ одоо бол бүгдээ ойлголтын нэгдэлтэй гараад ажиллаа эхэлж байна. Санал хураалт байсан гэж үү? Тий санал хураалт болж тэгээд өөр нийт дэвшхэн заалаас байгаагүй учраас миний биеийг 100% аймгийн намын ороноос дэмжсэн. Тэр тогтоолыг үндэслээд манай төв намын дарга буюу Гандамар дарга бол батламжлаад ингээл ажилдаа орж байгаа. Төр орлон гүйцэтгэгч гэж штэ хизээ осч эхлэх юм бэ? Тий одоо яг би түрүү хэлсэн манай дотоод сонгуулийн ороноос оргилдсон байгаа юм бол 12 сарын 31-ний хүртэл бол бид нар улс төрийн намын хуульд нийцүүлж намын дүрмээ улсын дэд түвшинд бүртгүүлэх ёстой. За тэр улсын шинээр бүртгүүлсэн дүрмийнхаа хүрээнд бол шатчдны сонгуулиуд явна. Тэгэхээр он гарч ижил болох л та. Намын даргын суудл хэр бэртэй хэр бас зөвлөн ийм судал юм байна. Суугаад хэр удаж байгаа лээ. Тийм сар хүрэхгүй болсон.
сар өрөөгүй шүү дээ. Энэ хугацаанд бас юу хэр аспиртай судал юм шиг байна. Яг би бол одоо энэ Орхон аймгийн Арцсан намын дарга гэдэг бол миний хувьд шинэ ажил биш л дээ. Яг энэний одоо намын даргатайгаа нийлээд бүх шатны ажлыг хийжсэн учраас миний л одоо өнгөрсөн хугацаанд хийжсэн л ажил. Тэгэхээр өнгөрсөн хугацааны одоо намын даргын хийжсэн ажлыг үргэлжлүүлэх, цаашлаад одоо үйл ажиллагааг нэрчимжүүлж чанаржуулах, нийгэм шаардлагатай байгаа сургуульчны ажлыг хийх гэдэг ингээд ажлууд байна. Нөгөө талаас бол хамгийн гол ажил бол энэ Арцсан намын сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөөр дамжуулаад Арцсан намын бүлэг байж байгаа. Тэгэхээр бүлэг аймгийн нам хоёр бол нэг бодлоготой болж нэг цонхоор харж улс төрөө хийх. Тэгээд энэ одоо сургуульчны дуу хоолой болж аймаг орон нутгийн хөгжлийн төлөө явах. Энэ ажил бол хамгийн гол ажил байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ рүү л ер нь ихэвчлэн ойрын эдийн өдрүүд уулзалтууд энэ дээр л ажиллаж байна гэж ойлгож байна. Орхон аймгийн Арцсан намыг бол дотроос хэд хэдэн практиктэй гэдэг бас яриа байгаад идэх. Ер нь бас дотроо тийм практиктэй юм уу? Практик нь одоо яг ямар зорилготой ер нь дотроо ер нь ингээд алцаад идэв юм бэ? Тий яг манай Арцсан намын хувьд бол нөгөө саашаалч ил хэрүүл тэмцэлэнч ил учраас одоо ингээд бас нийгэмд бас сөргөөр буруу мэдээлэлүүд бас их хурж идэг л да. Манайхан ч арчлал хүний эрх ярихаар магадгүй зарим үед ихэд илүү тавьж үүрэг хариуцлагаа хаашаа тавьдаг ч юмнууд дотоод асуудлууд байж идэг. Тэгэхээр энэ яг одоо бидний хувьд бол ойлголцол гэдэг аюул чухал байна гэж үзэж байгаа. Миний хувьд залуу хүнийхээ хувьд бол ямар нэгэн байдлаар дотоодын үйл ойлголцол толхилцоо нэг бол байхгүй болно гэж ингэж зорж байгаа. Тэрнийхээ өрөөнд ч ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн энэ байдлаар ажиллана. Бүх юм намын үйл ажиллагааг нээлттэй тод байлгах, хүн болгоныг оролцох боломжоор хангах, тэгээ хүн болгон үүрэг хариуцлагатай байх тал дээр бол ажиллая гэдэг юм ялгч гэж бодож байгаа. За яг одоо энэ манай Монголын Арцсан бол нийт нь 200 гаруй гишүүнтэй. Ийм Монголын хоёр дахь том нам. Орхон аймгийн Арцсан нам бол Орхон аймгийн нийт 8900 гишүүнтэй ийм Арцсан нам. Тэгэхээр энэ бол том нам л да. Тэгээ 8900 хүн бүгдээрээ нэг одоо юу гэдгийг бодолтой нэг чиглэл рүү хараад явдаг тийм байхгүй шүү. Энд чинь бид нар чинь үндсэн намын дөрвөн үзэл баримтал дээр л нийцж байгаа болохоос биш. Тэгэхээр тэр хүмүүс бол тодорхой төвшөнд одоо нэгдэн нийлээд өөрөөсдийн байр суурь нэгтгэхэд ингээд намын үйл ажиллагаанд оролцдог тийм тохиолдлууд байдаг. Энэ ч бас нэг тийм муу зүйл бол биш гэж ингэж үзэж байгаа. Хамгийн гол нь нөгөөдгөө хэтрүүлэн эргэлж хит одоо юу гэдгийг нөгөөдгөө бинийгээ үүсгэх гэдэг юм уу. Тэр чиглэл рүү явбал энэ маань өөр асуудал болоод байгаа. Тэгэхээр тийм чиглэлийг барихгүйгээр явхаар хүмүүс чинь нэгдэн нийлээ тэн дээрээ сонирхол юу гэдэг хобби гэдэг юм уу. Тэгээ одоо энэ нийгэм бодож байгаа санаж байгаа зүйлийг нэгтгэхэд явах юм дээр бол нэгдэж нийлээд намынхаа үйл ажиллагаанд оролцох нь бол нээлттэй л дээ. Залуу хүний бас хэтийн зорилго бас юу вэ? Тэг яг одоо бол зүгээр намын даргын байр суурьнаас ингээд харуул нэгдүгээрт энэ Орхон аймгийн Арцсан намаа бол илүү хүчрхэг нам болгох. Цаашлаа дараагийн сонгуульд бол томоохон ялтуудыг байгуулах ийм нам, цаашлаад ийм боловсон хүчинтэй, хүний нөөцтэй, бодлого мөрөө хөтөлбөртэй ийм нам болгох нэгдэх том зорилго. Хоёрт бол одоо энэ олон нийтийн ажил гэдэг намын ажил бол олон нийтийн ажил. Энэ би одоо 2009 оноос сүүлийн 16 жилийг одоо ажил амьдралынхаа хажуугаар хийгээд явж байгаагийн хувьд бол энэ Орхон аймаг маань хөгжөөсөө нэрэл энэ одоо улсын зэрэгэлтэй хот юм байна. Нэрэндээ таарсан хот юм байна гэж хэлэх тийм сайхан хөгжлийг авчраасаа. Энэ одоо хотод амьдарч байгаа хүмүүс маань бүгдээрээ ажилдаа орлоготой, сэтгэлдээ таарсан бизнестэй, тэгээд өөр хүүхдүүд нь амьдрахад таатай, илүү орчинтой ийм хот болж хөгжүүлэхийн төлөө л одоо өөр ингэсэн санаа бодлол тусахыг гэсэн тийм л бодолтой. Ер нь бол цаашдаа ч гэсэн эндээ л энэ төлөө зорж ажиллана л гэж боддог. Танай нам иргэдийнхээ өмнө сургуульчны ажлыг бас хэр хийж байна? Хэр үүргээ бас биелүүлж байна? Яг манайх бол одоо сая иргэд маань Орхон аймгийн иргэд бол энэ эрх багч Монгол Ардын нам бол энэ орон нутгийг дангаараа хэрэгжүүлж чадахгүй байна, хөгжүүлж чадахгүй байна. Цаашлаад бол шинжилгээтэй өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг ийм сонголтыг бол хийсэн гэж ойлгож байгаа. Энийг ч гэсэн бид бол одоо чанга дуугаар байнга хэлж байгаа. Орхон аймагт 2021 гэдэг сонголтыг бол ард түмэн хийсэн. Тэгэхээр энэ сонголт бол юу гэж юм гэхээр энэ хоёр нам хамтраад энэ орон нутгаа хөгжүүлээ гэдэг ийм одоо сонголтыг өгсөн л гэж ингэж ойлгож байгаа. Тийм ч учраас бид нар энэ
өнгөрсөн жилийн 10 сараас хойш анх дахь хурлаас хойш аймгийн иргэдийн хурлын одоо 27 төлөвч бол нэлээд л одоо байр суурьд илэрхийлж байгаа. Тэгэхээр сүр хүчний ажлаа бол цаашдаа ч гэсэн бид нар хийн. Яг хурал зөвхөн одоо юу гэдгийг хурлын үеэр тухайн хилцэж байгаа асуудалтай байр суурь илэрхийлээ сүр хүчний хийхээс гадна энэ орон нутагт болж байгаа болохгүй байгаа зүйлүүдийг бол бид нар нэлээд зөв сайн тооцоо судалгаатай судлах хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүстэй нь уулзах хэрэгтэй байна. Болохгүй асуудлуудыг нь бол одоо шалгадаг хуулийн нэлтийн байгууллагын шалгуулад тэрийг одоо арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэг ингээд сүр хүчний ажлыг хийх олон ажлууд байна л да. Тэгэхээр байнгын хэвлэл мэдээллийн байгуулагчдын нээлттэй бид нар сүр хүчний хийж ингээд дуурайх хаас илүүтэй бас тогтол суугаад бас одоо ажлууд хийх ажлууд байна. Тэгэхээр энэ ажлуудыг бол бид нар ойрын үед бас нэлээдгүй хийж байна. Цаашдаа ч гэсэн дистаралтай энэ ажлуудыг нээлттэй хэд болгох, юу нь болоод байгаа, юу нь болохгүй байгаа гэдэг дээр бол дуурайд явна л гэж бодож байгаа. Эрдэнэ үйлдвэрд бас аль цэхэд ажилтдаг билээ. Намын даргын судал, намын дарга ер нь цалинтай байд юм болов уу? Намын даргын судал бол орон тооны бус ажил шүү дээ. Тийм сонгуульт ажил. Тийм учраас энд бол цалин урамшил байхгүй. Миний хувьд бол Эрдэнэ үйлдвэрт 2021 онд ажилд орсон. Одоо 4-5 дахь жил руугаа ажиллаж байна. Тэгээ Эрдэнэ үйлдвэрийн үйлдвэр технологийн парк гэдэг энэ томоохон төслүүд хариуцсан төслийн нэгж байгуулагдаж тэгээ тэнд бол механик инженерээр ажилладаг. За ойрын үед бол одоо нөгөө шинэ ажил хүлээж авсантай холбоотой өдөртмийн ажлуудаа жигдэрүүлэх шаардлага үүсэн учраас ээлж ямралтаа авцсан. Намын ажил хийж байна. Тэгээ утгахгүйс ажиллаа гэл явна. Хоёр зэрэг ажил хийх боломжтой юм уу? Тэг яг манай ардс маань бол орон тооны ажилчтай мөн бас одоо надтай зэрэгцээд дэд дарга нараас өсвөлээд ингээд сонгуульт гишүүд байдаг учраас ажил үргийн хуваарь хийгээл тодорхой цагуудаар эндээс ажиллаа хийгээл тэгэл явна даа гэж бодож байна. Сүр хүчин чинь Монгол Ардын намын хувьд сүүлийн бас 8 жил одоо 9 жил руугаа ингээд дахиад 12 жил ер нь болох төр барьж байна тий. Ер нь ингээд хараадахад сүүлийн одоо 8 жил ер нь хэр ажилласан гэж бас үздэг вэ? Иргэн хүнийхээ хувьд бас та харахад бас ер нь Эрдэнэ хотын бас хэр хөгжүүлсэн гэж харж байна. За нөгөө талаараа сүр хүчний хувьд өнөөдөр бас намын дарга бас болчихлоо тийм. Ингээ харахад ер нь Эрдэнэ хотын маань хэр хөгжүүлсэн гэж бодож байна. Ер нь одоо үнэлгээ ABC одоо их үнэлгээ 80-90-ээр 100-аар үнэлвэл хэдэн хувьтай ер нь гүйцэтгэж байна. Хэр ажил сайн ажиллаж байна. Сайн ажиллаж гэж бодож байна эсвэл муу ажиллаж байна гэж. Яг хувийн үүднээс би бол үнэхээр илүүтэй. Би бол энэ орон нутгийн сонгуулийн дүн бол эднэрт дүнгийн тавьсан байна л гэж үзэж байгаа. Иргэд бол дүнгийн тавьсан. Тэгээд энэ ирэхээрээ бүх шатанд байж байгаа бүх шатанд хяналтгүйгээр 100% засаг барьж исэн хүмүүс бол үнэхээр сайн ажилласан бол иргэд маань одоо дахиад сонгох хэрэгтэй шүү дээ. Тэгээ чүйтэй хайтай нэг хүнээр ялсан. Энэ дээр бол хууль зөрчсөн маш олон үйлдэлүүд хийсэн. Нэр дэвшигчдээ бүртгэхээс өсвөлэл хууль зөрчиж эхэлсэн. Энийг нь одоо бүх шатандаа нотолж байгаа гэсэн мөртлөө одоо бид нар бол шүүх хуулийн юм нь бол өчм өсөж байна л да. Тэгэл одоо тэнд байгаа нэр дэвшсэн хүмүүс нь авилга алмшаалын хэрэгт холбогдсон. Энийг бид нар бас холбогдох байгууллагад явж гин гэх мэтлэн ингээд явахаар бол энэ одоо юу гэдэг эрх баригч нам бол энэ сонгуульд бол шударгаар гэдэг юм уу яг одоо арчсан үндсэн зарчмаар бол сонгуульд ялаагүй л гэж үзэж байгаа. Тэгэхээр иргэдийн сонгуульд бол иргэд энэ одоо сүүлийн 8 жил одоо 3 дахь сонгуулийн жил рүү цикл руугаа орсон явж байна. Хангалттай ажиллаагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр бид ч гэсэн одоо улс төрийн намын хувьд бол эд бол хангалттай ажиллаагүй байна. Мэдээж асуудал төрийн ажил явж байгаа учраас төр ажил бол хийдгээрээ хийн. Тэгэхээр аймаг орон нутгийн хувьд бол яг одоо урагшаа халахад энэ одоо үнэхэрийн одоо хөгжлийн шин шатанд гарлаа гэдэг зүйл бол харагдахгүй л байна гэж үзэж байгаа. Иргэд та бүхэнд 2021 гэдэг судлаас өгсөн байгаа. Танай хуулиас 20 судлыг бол эдэлж байгаа. Ер нь дохой намтан 20 судлын одоо ихэндээ алтан тушаалын тохиргоо яваад байна гэж ирж байна. Ер нь ямар алтан тушаал төр нь очих гэж байгаа юм бэ? Биднэрт бол одоогоор ямар нэгэн байдлаар одоо Эрх баригч Монгол Ардын намтай эвсэх эсвэл ийм нөхцлөөр эвснэ гэсэн одоогоор ямар нэг яриа хэлцээр тийм шатны нэг ч юм аваагүй. Бид бол сүр хүчний ажлыг хийлгэж байна. Төсөв батлахад за мөн өмнө одоо нөгөө хурлын дарга хурлын засаг дарга ингээд томилоход хурлын уралдаан болсон байгаа. За тэн дээрээс
20 төлөөлөгч нар байгаа тэнцээд исэн. За санал хураахаар л 20 болчиход исэн тий. Тэгээд эцэст нь бас таны намаас нэг хүн бас нэрээ татаж заалыг хөргөж гаргасан байгаа. Ер нь цаашид ер нь яг ингээд тий нэг нэгээрээ ч юм уу ингээд тохироонд ороод яг иргэдийнхаа төлөө ингээд сонгогдож гарч ирнэ гэж өөрөө хүлээчээд яг тухайн яг шийдвэр гаргах төвшин дээр ирэнгүүтлээ тий өгсөн хувилдаж одоо өмнөх шиг ийм тохиолдлууд ер нь цаашид ер нь гарсаар байх юм уу? Нэг та нар болгоно иргэдийг төлөөлөө сонгогдсон төлөөлсөн ч байхгүй. Гэтэл иргэдийн талаас харахгүйгээр хувийн орон зай юм уу? За эсвэл намаа харж юм шийдвэр гаргаад юм уу гэж бас хараад байгаа. Тэгэхээр одоо 2021 гэдэг энэ судал бол нэг нь л урахад тэгээд бас хэцүү болчиход байгаа юм судал. Иргэд бас маш гоё сонголт хийсэн гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр асуух байр суурьтай байна. Ер нь ингээд намайг бас дараа болчихлоо шүү дээ. Хэр одоо энэ 20 хүнийгээ бооцч чадчих. Тэг яг одоо бүх юм л нээлттэй байгаа шүү дээ. Ил тод байгаа. Та мэдж байгаа асуудлыг бүгдээрээ л телевизээр мэдээлэлээр харсан. Яг тухайн үед бол бид нэр 2020 Монгол Ардын намын нэг төлөөлөгч бол оролцохгүйгээ илэрхийлээд бид нар бол хаагдахаар орол ижил тэнцээ тооцоо эхэлсэн шүү дээ. Яг тэр процесс дээр аймгийн иргэдийн уралдлын даргад нийт дэвшүүлэх процесс намын бүлэг дээр яваад бас дотоод эв нэгдлээ гэдэг юм уу дотоод ойлголцлоо 100% чадаагүй хугацаа богиносон учраас бид нарт бас баг зэрэг алдаа гарсан. Одоо тэрэн дээр бол одоо миний хувьд тэр нэг гисэн энэ гисэн гэдээ буруутгах бол арга байхгүй. Ер нь цаашдаа өнгөрснөө хараад байхаас илүүтэй цаашдаа илүү их нэмэлтээ барих. Энэ 20-ын бүлэг гэдэг бол бүдүүн бүлэг. Тэгэхээр 20-ын бүлгийг одоо 100% хариулан барих нэг санаа бодолтой байх асуудлыг бол ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн бид бол намын бүлэг дээр энэ асуудлуудаа маш сайн ярилцсан. Ер нь одоо ингээд олонхийгоо шийдвэрийг зөвхөн дагдаг байх, нэгдсэн бодолтой байх, бодлогоо барьдаг байх энэ асуудал дээр бол нэгдвэл нэг байх хэрэгтэй байна гэдэг энэ зүйлүүдийг бол хийж байгаа. Тэгээ энэ ажлууд нь бол та нар анзаарсан бол өмнө сүүлд явсан төсөв батлах хурал дээр бол манай одоо 20 бол бүх асуудал дээр 20-ороо ингэ санал өгсөн. Тэгээ олон одоо ингээд бас анхдуур урлаас хойш ингээд хэд орлын явалтад энэ асуудлууд ирсэн. Одоо ч гэсэн би намын дарга болсныхаа дараа бол төлөөлөгч нартай бүгднтэй нэвчлэн уулзч юмуд ярилцж байна. Тэгээ цаашдаа бид нар бол одоо нэгдмэл байх хэрэгтэй шүү. Ардсан намын төлөө иргэд одоо та нар одоо нэг баг бай. Хориуллаа боллоо. Одоо иргэдэд орон нутгийн хөгжлийн төлөө яваа, сөрөгчний ажиллаа хий. Энэ даварсан, задарсан Монгол Ардын намтай хатуу гараар үцгээ гэдэг ингээд 20 судал өгсөн байхад бид бол одоо хүний өгөөшөнд орж тэгээд явж болохгүй нэ гэж ингэж үзэж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ ажлыг бол цаашдаа ч гэсэн зайлшгүй хийх шаардлага бол биднэрт үүсэж байгаа. Тэр энийг бол одоо намын даргын хувьд, бүлгийн даргын хувьд бол хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа ч гэсэн манай одоо аймаг орон нутгийн асуудал дээр бол Ардсан намын бүлэг бол хариулаа 100 байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд л явна да. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бараг Монгол улсад анхудаага байж болохоор хэмжээний өдөр төсөв баталсан байгаа орхон аймаг тийм. Юун дээр тохиролцохгүй байгаад байсан юм бэ? Яагаад бас хойшлуулад тэр өдөр хүртэл явж хагаад за бас нэг галтурчих хэмжээний өөртөө бас хэрэг тэр өдөр ингээд төсөв батлах байсан бол мэдээж энэ юу одоо их хүн тарах байсан шүү дээ тий. Тэгэхээр ямар одоо зүйл дээр ойлголцохгүй 12 дугаар сарын 31-ний өдөр төсөв баталсан юм бол. Яг одоо тэр чинь бол бас их адраматал юмуд болсон шүү дээ. Тэгээд Ардсан нам одоо юу гэдгийг хурлыг гацаагаал, хурлыг хойшлуулад байсан юм шиг. Нийгэмд бол нэлээд энэ төрийн одоо яг мэдээллийн суугаар бол тэр талыг нэлээд өгсөн л дээ төрийн ажил хийж байгаа хүмүүс. Тэгээд тухайн үед анзаарвал би бол бас тухайн аймгийн хурлын дараа Мөнхбаатар руу хандчих гэсэн энийг хэлж ирсэн. Яагаад энэ хуралчин хурлын дараа өөрөө хурлаа ягаад хаагаад дахиад 31 лөө хурал явсан юм бэ? Энэ Ардсан намын бүлгээс болсон юм шиг гэж. Тэгэхээр энэ асуудал бол өөрөө тэр бидний асуудал биш үү? Хурлууд иржсэн хүний асуудал. Монгол Ардын намын одоо олонхийг бүрдүүлж байгаа гэж өөрсдөө одоо 21 оны судалтаа
Монгол Ардын намынхаа өөрсдөө асуудал үүсгэсэн учраас тэр хурал нь хүчингүй болсон. Хилцэх асуудлыг баталж чадаагүй шүү дээ үндсэндээ. Бидний хувьд бол одоо нэг зүйл хэлж байгаа нь хууль дүрм журам бол яг эрх тэгшүүлж байгаа хэрэгтэй. Тэр нь одоо ардсан нам байна уу, ардын нам байна уу, ард иргэд юу хамаах. Ижил тэгш үйлчлэж байгаа хэрэгтэй. Тэгтэл одоо бид нэр урдны хурал дээр бас ярилцж баталсан хурлын одоо дэг гэдэг зүйл байгаа тий. Хурал болгоны өмнө бол хууч баталдаг байсан. За энэ нь бол нэгдсэн ийм хурлын дэгтэй болёо. Хурал болгоны энэ их маш барилддаг болёо. Тэгээд нэгдсэн энэгээр явъя гэдгээ бөө хэлцээд 2 удаагийн хурал дамжиж батлаад тэгээ явсан чинь тухайн өдрийн хурлын хуралдаан тэр чинь 25-ны өдөр тий. Хурлын хуралдаан болсон чинь Монгол Ардын намын 2 төлөөлөгч нь байхгүй болч таарсан. Тэгээд яасан гэхээр цахимаар оролцсон гэж. Тэгэхээр цахимаар оролцсон гэдэг зүйл дээр бол ердөөсөө тэр чинь хит итгэхийн заалт байгаа. Тэгэн дээр бүр заалт байгаа гонцгой эсвэл бүр үржил одоо чинь асуудлаа шийдсэн. Тэгээ байхгүй бол Монгол Ардын нам одоо юу гэдэг төсөө батлах гэсэн чинь 2 төлөөлөгч нэг нь хоёулаа гадаад чөлөө ингээд оролцох боломжгүй нэг ингүүтэл дэг хамаагүй болж таарсан байхгүй. Тэгэхээр бид бол юу ярьсан гэхээр зөвхөн дигээл баримталж. Тэр төсөө батлах чинь магадгүй тэр эрцээг үлдүүлээд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь тухайн намын асуудал болохоос хурал захиргааны байгууллагаас биш байхгүй. Тийм үстэй тийм. Тэгээ тэнд хуралд байгаа хүмүүс нь бол намаараа ангилахдахаас илүүтэй иргэдийн сонголтыг авсан төлөөлөгчд байхгүй. Тэгээ эрдсэн хангалттай хүртсэн 80-90% болсон эрдстэй энэ байна. Тэр хоёр хүнээ оролцуулахгүйгээр дэгээ баримтлаад хурлаа үргэлжлүүлэх гэдэг саналыг бид бол гаргасан. Тэгээд тэрийг одоо өвлөн ширхгүй байсаар хагаад дэгээ одоо юу гэж дэгээ зөрчивөд мөнхөд дарга бол хурлаа үргэлжлүүлээд тавьсан. Хурлаа үргэлжлүүлээд. Тэгээ энийг бол хийсэн. Дэгээ юуны зөрчөө та нар хурлаа үргэлжлүүлээд явчлаа шүү. Энэ эрсдэл чинь магадгүй цаашаага төсөө баталт төсөвчин хүчингү болох юм эрсдэлтэй шүү гэдэг юм сануулж ирсэн. За ингээд процесс явчлаа. Тэгээд процесс явчихаар хурлын хилцэх асуудал дээр очиод хилцэх асуудал дээр бид нар нэмэлт асуудлууд оруулъя. Өөр бусад гэдэг саналыг оруулъя гэж. Тэгэхээр мэдээж асуудал чинь аймаг орон нутгийн асуудлууд байгаа. Нэгдүгээр чинь аймаг орон нутгийн мөрөө хөтөлбөр, мөрөө хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр. Тэгээ 2025 оны төсвийн асуудал байж байна. Тэгэхээр энэ хүрээндээ магадгүй одоо зөвхөн тэр хоёрыг ингээд биччихээр нэмэлт асуудал гарч ирэх магадaltaй. Тийм учраас одоо юун дээр хилцэх асуудал дээр хэдүүлээ өөрчлөлт бусад гэдэг асуудлаараа батлаад явчих гэдэг юм. Манай болгоос санал оруулаа. Тэгэхээр үгүй бусад асуудлыг оруулахгүй гэж үзээд за тэгвэл саналаа оруулчих гэж байгаа байхгүй. Энэ чинь олонхороо хурлын шийдвэр бол олонхороо гарах хэрэгтэй байхгүй. Тэгээд олонхороо шийдвэрөө гаргая гэдэг ингээд тэгвэл саналаа оруулчих гэд хэлэхээр юуны асуудал болж байгаа. Мөнхөд дарга оруулсан санал унаад тэгээд хилцэх асуудлаа баталж чаддаг. Хилцэх асуудлаа баталж чаддаг. Тэгээд яг үхээр тэр нөгөө цөөнх болсон санал нь дахиж саналаа гаргаад дахиж санал хураалах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр эрхээ илэхгүй мөнхөд дарга бол ердөөсөө хилцэх асуудлаа батлая гэдэг санал дээр санал хураасан чинь батлахын цөөнх болчихгүй. Тэгэнгүүт мөнхөд дарга дахиж санал хураах эрхээ идэлгүйгээр энэ хурал хаалаа гэдэг ердөөсөө тэр болыг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол Ардсан намын гэдэг юм уу Ардсан намын төлөөлөгчдийн одоо нөхцөл байдлаас хамаарч энэ хурал хоошоо гэдэг юм уу хүчин болсон юм байна. Бид нар батлаад явах бүрэн боломжтой байсан. Тэгээд нөхдүүд тэрний дараа процесс нь яаж нэхээр 12 сарын 31-нд явуулчих. Төсөө шахажиж оруулж хийж байгаа. Тэгээд энэтэй холбоотой асуудлууд бол зөндөө гарч байна. Тэгээд одоо жишээ нь тухайн үеийн одоо процесс дээр хурлын дэгээ зөрчигдсөн хилцэх асуудлаа баталж чадаагүй. Яг таны түрүүний хэлж байгаагаар энэ одоо 31-ний хурлд төсөө баталж чадахгүй бол аймгийн иргэдэг бол тарах нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөлийг манай одоо танаар ч гэсэн тарахгүй тул бас тэгэл нэр бүхий төлөөлөгч нар бол одоо энэ одоо аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурал бол тарах нөхцөл байдал үүсэж байна. Одоо дэгээ зөрчлөөч гэдэг юм цахим орчин дээр өөрсдийн гэсэн байр суурийг илэрхийлэхээр хурлын дарга нь очиод миний нэр төвд халдаж одоо цахим орчноор буруу мэдээлэл тараалаа гэж одоо шүүхтэр цагдаа прокурор төр гомд гаргацсан гэж байна. Тийм гомдонгоо дарахтаа болцоо бүр бадарсан. Төлөөлөгч нарыг шүүхт өгсөн гэсэн. Тий. Тэгээ тэр асуудал нь одоо явж байгаа шүү дээ. Одоо манай Гандан мөр төлөөлөгч, Өмөнхөө төлөөлөгч, Хатанбаатар төлөөлөгч, манай Ардсан намын даргаар ажилласан Батбаяг дарга тэр хүмүүс хөлөгцөл явж байна. Тэгэхээр одоо эн чинь нэг юу гэдгийг
ард түмний сонгогдсон ард түмний элч буй төлөөлөгч нар өөрсдийн гэсэн байр сууриа тухайн хурал дээр болсон процессоо ард түмэнд ингээ мэдээлэхээр нөгөөдгөнд нь хурлын дарга гомдоддаг нэг тийм л одоо байгууллагатай боллоо л да. Та эс хэр гомдтгой вэ? Гэхдээ би одоо ер нь энэ төвшөнд бол нэг гомдно л гэж бодохгүй л байна. Яг уу юм чинь гомдох юм дээр гомдж л гэдэг. Чи чанга байна. Цайлганд байна шүү дээ. Тэр шүүх асуудал ямар шатантай явж байгаа юм бол ер нь хүн болгон цахим орчинд бол юу нийтлэх нь бол тухайн хүмүүсийн бас асуудал болдог. Хэд их хувийн орон зайг алдахгүй бол тий. Тэгэхээр тэр бол зүгээр тухайн процессын асуудлыг нийтлсэн зүйл юм уу? Ямар зүйлийг бас нийтлснээрээ өнөөдөр шүүхт өгсөн юм бол. Тэг яг одоо ерөнхийдөө хэлүүлэр чи нэг хурлын процесс дээр гарсан алдаатай л юмнус хүн болгон л ярьж ирсэн. Одоо хурлын дарганч өөрөө хэлж ирсэн. 21-ийн бүлгийн дарганч гэсэн хэлж ирсэн. Одоо энийгээ бид нар ингээ хэлцгээ судлаа баталж чадахгүй бол иргэдийн хуралд харах хэмжээд очих гээд байна гэл ингээл гараа зөхиод хэлж ирсэн л хурал дээр хүн болгоны л хэлж ирсэн бодож ирсэн процессыг л манай нэр хөтлөлөгч нар цахим орчин дээр одоо тэгээ зөрчөөд хэлцгээ судлаа батлаагүй улмаас тийм энэ одоо иргэдийн хуралд харах нөхцөл байдал бүрдэж байна ч гэдэг юм ингээд нэг ерөөхдөө нь ингээд нийгэмд л хүрэх гэж хийсэн юмыг л өнөөдөр барьж аваад л өөр дээрээ тусгаад л намайг одоо хурлын дарга мөнхөд гэдэг хүнийг одоо юу гэдгийг гутаан дөрмжилж ин гэдэг нэр хондыг тэ талж яана гэл ингээд шүүх дээр миний ойлгосноор шүүх дээр цагдаа дээр ингээд хоёуланд нь өргөтгцсэн яваа. Тэгээ шүүхийн процесс бол төр түтгэлцсэн одоо цагдаа дээр прокурор дээр асуудал явуулсан юм байна л тэ. Тэгэхээр энийг бол хуулийн хэлний манай одоо бүлэгтэй холбоотой бүлэгч нар бол ажиллаад явуулсан. Тэгээ энэ бол бас л инээдэмтэй юм баггүй тэ. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчийн тухайн хуралтай холбоотой мэдээлэлээр энэ дээр явдаг. Энд чинь нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагын нар арчлалын чинь гол зарчим байгаа шүү дээ. Хэвлэл мэдээлэх, ил тод нээлттэй байх. Тэгээ тэр юмыг л одоо үндсэндээ бол сошиал орчин дээр өөрийнхөө хувийн орон зайн дээр үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй л болгох гэдэг шүү дээ үндсэндээ. Тэгээ одоо яах юм тэгээ дараагийн удаа мөнхөд юм уу иргэдийн хурлын дарга дахиад тийм асуудал гаргаад өө дахиад шүүгчих юм байна. Тугарч болохгүй, юм бичиж болохгүй гэдэг л тийм л болох гэдэг тийм. Тэгээ энэ бол хязгаарч байж болохгүй. Тэгээ энэтэй бол бид нар бол тэмцэн гэж бодож байгаа цаашдаа ч гэсэн энэ дээр бол нэлээд хатуур арьстай үзсэн л гэж бодож байна. Танаас намд хэр чадварлаг улс төрчүүд бас байна. Тэр дундаа сонгогдсон 20 төлөөлөгчийн хувьд ер нь хэр чадвартай вэ? Тийм. Би бол залуучуудаа бодож байгаа. Манай залуучууд дотроос хоёр сонгогдсон бас нэлээд олон төлөөлөгч нар байж байгаа. Анх удаа сонгогдсон төлөөлөгч нар байж байгаа. Тэгээ ер нь одоо юу гэдэг нь өчтөр намд орж ирээд өнөөдөр сонгуульд нийцсэн төлөөлөгч болсон төлөөлөгч байхгүй. Бүгдээрээ одоо намын улс төрийн амьдралыг туулсан нэг талаасаа нөгөө талаасаа одоо нэг ийм зарчим байдаг шүү дээ. Бие засаад, гэрээ засаад, төрөө засгээд бүгдээрээ бол бие зассан, гэрээ зассан, ажил амьдрал нь бас тогтцсон. Одоо аймаг орнотгийнхоо хөгжил дуулгаа дуграад нийтийн эрх ашиглалтын явах боломжтой тийм залуучууд гэж бодож байгаа. Бүгдээрээ мэдлэг боловсролтой, чадвартай. Өнөөдөр бол аль ч төвшөнд одоо байр суурь илэрхийлж явах. Тэгээ чиглэлээ тийм мэрэгчлэлтэй, тэрэндээ мэрэгсэн тийм залуучууд байна. Би бол одоо манай 20 төлөөлөгчээр бол одоо нүүр бардам л маш сайн боловсрсон. 3 сүүлийн одоо 3 жил бол иргэдийг бол төлөөлж чадна гэж үзэж байна. Хангалттай ч. Дараагийн 4 жил циклээр мэдээ сонгуул явагдана. Тэгэхээр энэ дээр бас та бас шинэ намын дарга залуу хүний хувьд мэдээж ялалт байгуулахын төлөө бол явах. Тэгэхээр ер нь ямар зарчмыг баримталж ер нь ялтын төлөө явъя гэж бодож байна. Хэрвээ ялалт байгуулах юм бол өнөөдөр эрдэнэт маань ямар хөгжлөх вэ? Ер нь бол бодож ирсэн үү? Бодлого хаа бид нар ч одоо энэ чинь улс төрийн намын нэгдүгээр одоо үндсэн чиглэл бол улс төрийн сонгуульд ялах шээ. Тэгээ улс төрийн сонгуульд ялахын тулд яах вэ гэхээр бодлого мөр хөтөлбөрөөр гаргах хэрэгтэй. Хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй. Тийм үү? Нийгэмтэйгээ ажиллах хэрэгтэй. Тэгээ улс төрийн сонгуульд ялвал аймаг орнотгоо удирдах шаардлагууд үүснэ. Тэгэхээр тэнд бэлтгэгдсэн нөгөө судалгаа тооцоонд үндэссэн мөр хөтөлбөр бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ тийм үү? Тэр хэрэгжүүлэх хүний нөөцөө бид нэрээс энэ улс төрийн нам бэлдэж байгаа. Тэр хүний нөөц маань тэр хэрэгжүүлэх энэ чиглэл явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол одоо нэг 2-3 чиглэлийг л бодож байгаа. Нэгдүгürt энэ намаа бол одоо
улам илүү хаалганы дэлгэж намын гишүүдтэй 100 бүгдээрээ оролцоогоо нээлттэй оролцох хүн болгон оролцох боломжийг нь бол намын гишүүдтэй нээж өгөх. Цаашлаад иргэд сонгогчтойгоо бол бүрэн дүүрэн ажиллаж хүн болгоны санаа бодлыг тусгаж авах, тэднэртэй хамтарч ажиллах, тэдний дуу хоолой дээр бол намын бүлэг Орхон аймгийн Арц нам бол нэгдэж ингэж ажиллах. Тэн дээр үндэслээд 90 оны Орхон аймгийн цаашдын хөгжлийн хөтөлбөр гэдгийг бол бид босруулалт харна. Иргэдээ оролцуулаад тухайн салбарын мэрэгчлэн минутыг оролцуулаад энэ хөтөлбөрөөр босруулах хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр үндэслэн намын мөртөө орон нутгийн хөгжлийн асуудлыг хасдаг гэж. Одоо бол бид бол мэдээж асуу сая сонгуульд орохдоо бид нар хүүхдэд ээлтэй тийм хотыг бий болгоно гэдэг мөрөө хөтөлбөр тавиад ингээд сонгуульд орцсон. Бидний мөрөө хөтөлбөр бол байж байгаа. Аймгийн мөрөө хөтөлбөр бид нар тодорхой зүйл заалтууд бол тусгасан. Тэгээ одоо тэрийг хэрэгжүүлэх юм дээр бол явна. Нэг ийм ойлголт байгаа. Та нар маань ч гэсэн бас энэ дээр бас санаа бодлоо хэлнээс. Нэгдүгürt бол бид нар сүрэг хүчин боловч биднэрт иргэд юу гэдгийг тангаараа зөвхөн сүрэг хүчний хий гэж үргүү. 2021 бол одоо ялсантай адилхан судалж ингэж ойлгож байна. Тэгэхээр бид нар нэгдүгürt гадна талаас бол сүрэг хүчний ажлыг хийсэн. Одоо хоёрдугürt бол энэ ирэх үеж байгаа намыг шахаж одоо иргэдийн одоо бидний мөрөө хөтөлбөрт манай намд өгсөн саналыг одоо үнгүүдүүлэхгүй тулд тухайн мөрөө хөтөлбөр хөрвүүлэх ажил дээр бол бид нар орно л гэж бодчих. Тэгэхээр ганцхан одоо гаднаас нь ингээд шүүмжлэл суухаас биш. Одоо энэ асуудлыг ингэж шийдэх хэрэгтэй гэдэг гарц шийдлүүд нь бас хамтдаа ингэж шахдаг. Энэ ажил бол орно гэж бодож байгаа. Тэгээд энэ 3 жил болоо бид нар одоо хийж байгаа 3 жил ажиллана. За 28 он бол сонгуул тэгэл орондоо. Хэр шахаж чадж байна? Шахаж нь одоо шахаж эхэлсэн үү? Яг бид нар сая оны өмнөх хурлууд дээр бол нэлээд зөв шахсан. Дандаа хурал дээр шүү дээ тий. Өвөн ч орж гин үү? Одоо бол бид арай өөр хэлбэрээр шахна. За. Тий. Ганцхан зөвхөн хурлын хуралдаан дээр үг хэлээд орхидог биш. Тогтмол одоо юу гэдгийг бодлого үйл ажиллагаанд дээр анализ дүгнэлт хийж ажиллана. Нэгдүгээр шахна, хоёрдугаар хамтарч ажиллана гэж бодож байгаа. Тэвч учраас энэ ажил бол орно. Тэгэхээр алдаатай зүйл болгон дээр нь бид нар дуурна. Цаашлаад арга хэмжээ авах ажил болгон дээр нь дуурна. Магадгүй заримыг цаашааж байгаа ажил дээр нь дэмжиж ажиллана гэж бодож байгаа. Тэгээд явах хэрэгтэй. Хяналтыг тавьж чадж гин үү? Одоо 50. Одоо ингээл юмнууд хийгээл ингээл явчихна. 50 тавьж эхлэв байгаа юм уу тий? Хийж байна тий. Тэгээд тэрийг хийлээгээд одоо зүгтийн нэг ажлыг бол энэ буруу байна гэдээ ингээд ойрлоод байгаа нь бол бидний гол зорилго биш шүү дээ. Тэр нэгдүгээр баримт материалууд нь цуглуулах. Юун дээр алдсан яг үнэхээр эднэрийн гаргасан бодлого шийдвэр зөв юм уу буруу юм уу? Алдаанууд нь юу хулгааны юм дээр байгаа гэдгийг. Тэгээ энэ хулгай байна гэдээ ингээд ойрлохоос ч одоо хүмүүс ч өө эднэр цус төрч ингээд байна. Тэгэхээр бид нар бол маш олон баримтууд барьдаг байна. Өдөр их тусам маш олон хүмүүс одоо ухах тусам гэх чирээ одоо бид нарт бол мэдээлэл маш их цуглаж байна. Бид нарыг бид нар боловсруулж байна, судалж байна. Манай одоо хуулийн баг, манай одоо мэрэгчлэн боловсруулж юм чиглэлээр судалж байна. Тэгээ энэ судалсан юмнууд бол бид нар нийт рүү нийгэмд хүргэн, зарим нэг нь хуулийн хэлтийн байгууллагаар явуулах нь явуул. Зарим нэг нь хурал захиргааны байгууллагаар явуул гэдэг ингээд шатараад ажлууд хийгээд явна гэж бодож байгаа. Ер нь одоо энэ ажлууд ихнээс эхлэх чинь бодохгүй. Тэгэхээр бас асуудалтай ноотой зүйл байна гэж харж болох нь. Тийм маш олон зүйл. Засаг залруулах боломж нь байна уу? Чи яг одоо тэгээд бид бол одоо бид нар ирэх бариаг учраас бид нар ирэх байж байгаа хүмүүс. Нэгдүгürt бол энийг ийм алдаатай зүйлүүд зас гэдэг зүйлүүд хэлнэ. Тэгээ үнэхээр хулгайн шинжтэй, хууль дэмий шинжтэй, авилгал хийх ахуйлын шинжтэй, хууль зөрчсөн асуудлуудыг бол бид нар одоо юу гэдгийг нийтийн эрхээ шигэн төлөө бол хуулийн хэлтийн байгууллагаар явна л гэж бодож байгаа. Тэрэн дээр одоо яг хувь хүний асуудал гэж харж болохгүй. Энд чинь нийтийн эрх шиг байхгүй. Энд чинь төрийн ажил. Тэрэн дээр бид нар бол нэгдсэн байр суурьтай байж явна л гэж бодож байгаа. Өөрөчөө хувьдас 2016-аас 20 онд тий Баян Дүрсмсэг рүү орлогч үүдэж 12-оос 16. 12-оор 16 онд тий. За үүнээс хойш бол Монгол Ардын нам бол ирэхээр явцсан байна. Тухайн үеийн Эрдэнэт хот, өнөөдрийн Эрдэнэт хот хоёрыг харьцуулбал ер нь хөгжил хэр төвшөнд явсан гэж харж байна. Тэг ер нь хөгжих л ёстой шүү дээ. Жилээс жилд хөвсөө өөрчлөгдөх ёстой. Жилээс жилд хүмүүсийн үнэлэмж одоо хотоо үнэлэмж нэмэгдэх ёстой.
жилээс жилд энэ хотод маань одоо хүн амын төвлөрөл олмоо ихсэж байна. Тэгээд ингээд шилжиж ирсэд ихсэж байна, тийм үү? Жилээс жилд энэ хот маань аюулгүй амгалан тайван хот болж байгаа хэвээр. Тэгээ энд амьдарч байгаа хүмүүс нь ажилдаа орлоготой, бизнес нь амжилттай байх хэвээр гэдэг ингээд нийгмийн үзүүлэлтүүд байна шүү дээ. Тэг ингээд харахаар юу гэдгийг таа ч гэсэн одоо цахим дээр олон нийтэд ажилладаг хүн. Иргэд ирнэ яаж явсаж байна? Үнэхээр манай хот маань сайхан болоод ингээд шагшин багтаад байна уу? Эсвэл бодохгүй бүтэхгүй зүйлийг их яриад байна уу? Тэг чинь нийгмийн өөрийнх нь үнэлэмж. Тэрнээс би одоо юу гэдгийг миний үед сайхан байсан юм аа. Өнөөдөр манай хот муухай байна ч гэдэг юм. Эсвэл миний үед муухай манай сайхан гэдгийг би бол үнэлэх нь бол тийм сайн биш байхгүй. Нийт иргэд өнөөдөр юу гэж хэлж байна? Заавал одоо ингэ хүн болгонтой уулзаад асуух ш. Өнөөдөр хүн болгон цахим орчинд цахимыг ашиглаж байна. Тэн дээр ороод ирэхээр хүмүүсийн сэтгэл Цахим хэр үнэн гэж үздэг юм бэ? Гэхдээ энэ чинь тэгэл гол нуруу нь бол байж л байна. Тэгээ тодорхой төвшний юм зорилтууд юм байж л байдаг. Их хвчлэн одоо миний харж байгаагаар бол сонгуулийн үед хүмүүсийн тарих угаалт нэлээд байсан юм шиг. Одоо ингээ энгийн үед бол бүх юмыг тарих угаалтаар хийж байгаа. Тэрийг л бүгдээр л хармаар. Тэр бол үнэлэмж. Иргэдтэйгээ нэг яваад уулзалт хийсэн үе юм байдаг юм. Яг иргэдийн амьдрал дээр очиод танилцсан зүйл байна. Байл байх. Хэр вэ? Ямар вэ? Би бол одоо жишээ нь уурхачин багаас сонгогдсон иргэдийн урлагийн төлөөлөгч. Одоо сонгогдсноос хойш одоо сургууль манайх ч одоо хамгийн их нөгөө сургууль цэцэрлэгтэй. Худалдаа өршин байгуулалт. Худалдаа ажилласан байгууллага. За хамгийн нэгдүгээр би 3 сургууль баг. Манайд баг дээр үйл ажиллагаа 5 цэцэрлэг баг. Тэгээ баг байж. Тэгээд одоо төрийн байгууллагууд тий. Цаашлаад одоо хувийн хвшлээ маш олон аж ахуйн нэгжүүд байж, иргэд байж байна. За би одоо төрийн байгууллагуудтай л гэхэд чинь одоо 3 дахь удаага уулзсан юм байна. Тий. Тэгээ аж ахуйн нэгжүүдтэйгээ ахмадуудтайгаа сегментчлээд ингээд уулзж байна. Багаараа ажиллаж байна. Тэр болгон дээр чинь л одоо асуудлууд байна шүү. Тий. Иргэд хвчлэн юу ярих юм? Үгүй юу ярих вэ? Өнөөдөр хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт тойроод чинь. Татвар, татаас тэгээд цалин хамж чинь дарамт их байна. Маш их дарамт байна. Тий. Тэгээд энэ улс төрчид улс төрийн намын ялгаа буюу тийм төрийн байгууллагууд төр маш их байна. Энийг л ярьж байна. Тэгээд зүгээр сууж байгаад одоо өөрсдөө дэмжихгүй болохоор чи одоо орж манай намыг дэмжсэнгүй гэдэг дарамт хавтаас хүртэл хийх гэдэг бол. Тэгээд энэ хийж байж болохгүй дарсан юм. Хүн хийж чадж байгаа хүмүүдээ явуулах биш. Хин нэгний татаасаар хин нэгний намын гишүүн болохоор өдөө явдаг тийм зарчим байх тусмал энэ ч болохгүй байна шүү. Тий. Одоо бизнес бол бүр их хүнд байдал руу явж байна. Одоо жишээ нь нийгмийн даатгалаас өсвөлэл тэгээ татвар хураамжууд маш их нэмэгдсэн. Ажилчдынхаа цалин тавих чадахгүй хэмжээнд л хүрч шүү дээ. Маш олон асуудал. Тэгэхээр энэ болгон дээр одоо жишээ нь чинээр сонгогдсон удирдлагууд маань ямар бодлого гаргаж ажиллах юм гэдэг юм одоо тодорхойгүй. Яг одоо жишээ нь бизнес эрхэлж байгаа. Тэгсэн мөртлөө бид нар орон нутгийн эзэн засгаад хэлэх ёстой гэд ингэж хэлдэг. Тэгээ хамаараа яриад үйлдэл хийхгүй бас болохгүй. За гэр ороолоор бол манай одоо юу гэж би одоо бүх багаар явахаас манай одоо 20 төлөөлөгч байна. Дээрээс нь манай аймгийн иргэдийн хурал ялаагүй мөртөө сумын иргэдийн хуралд багаар ялсан 2 баг байна. Тэр нэг нь оюут баг дээр 2 мандат дээр суманд ялсан. Нэг нь хөрөн булаг баг дээр гэж. Тэгээд энэ одоо нийтдээ бид нар Орхон аймгийн Баян Өндөрсөн 26 багийн бид нар 15 баг дээр ялт байсан. Манай арсан. Аймаг сум нийлээд байна. Тэгэхээр энэ баг дээр бол манайхан бол хангалттай ажиллаж байна. Сая цагаан сарын өмнө бид нар бас багаараа ажилласан. Тэр болгон төрөл иргэдийн дуулаас сонсч байна. 2016-аас 2012-оос 2016 онуудад танай намаас төр бирсэн. Эрдэнэ татвыг 4 жилийн хугацаанд авч явсан. Өөрөө бас нэлээдгүй бас өндөр дэд алтан шалтгаан байсан. Иргэдийн зам зүгээр яриа байдаг л та. Тухайн үед бол Ардчилсан намын хан одоо Эрдэнэ хотын газрыг худалдаад 8-алцаад өөрсдөө бас тэргүүтэн болцсон гэж ярьдаг. Энэ хэр үнэн юм бол хэр ортой юм бол өн голоос нь худалдагдсан юм болов яасан юм бэ? Тий. Одоо энийг л одоо би зүгээр нэг ингэж боддгийг. Таны намын дарга болсон учраас сууж байгаа шүү. Төрийн ажил бол одоо тасралтгүй. Төрийн ажил байхгүй. Энэ улс төрийн намын ажил биш. Төрд аль намын ямар удирдлага очихоос үл хамааран төрийн ажил тасралтыг өгсөн.
Тэг төр яах ёстой гэхээр өөрөө шудраг байгаа. Шудраг ус бол тэрийг хуулийн нийтийн байгууллагаараа арга хэмжээ аваад явах ёстой. Тийм биз. Тэгэхээр одоо юу гэдгийг газартай холбоотой юмн дээр одоо өнөөдөр бол одоо над дээр ийм хавц зузаан материал байна. Орхон аймгийн газрын холбоотой зөрчлүүд маш олон зөрчлүүд байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгээ ингээд нэг асуудлууд яхаар л танаа намын нөхдүүд бас авсан шүү дээ гэл ингээл сая сонгуулиар бас зарим нэг одоо нэр бүхэн хүмүүс шүүмжлээд явах тийм асуудлууд гардаг юм байл л дээ. Тэг үнэхээр зөрчсөн тийм худалдсан хуульдын шинжтэй хулгайн шинжтэй юм байвал одоо эн чинь төр гэж байгаа юм чинь хуулийн хэлтийн байгууллагаар яваад одоо 16 оноос хойш өнөөдөр хэдэн жил болж байна. Бараг даруй 10 жил болж байна тий. 10 жилийн хугацаанд тэр одоо хууль зөрчсөн тийм үйлдэлүүдийг засан зогсоогоод явахгүй юмсан. Тийм үү? Тэгэхээр тгээгүй ээжж өнөөдөр одоо юу гэдгийг хууль зөрчсөн юмнуудыг ярихааргүй танаа намж ялгаагүй шүү дээ. Ингээд ийм ярьж болохгүй гэж бичиж байгаа. Нэг 12-оос 16 онд бол Орхон аймагт их бүтээн байгуулалтын жил болсон. Маш бага мөнгөөр маш их бүтээн байгуулалт хийчихсэн. Тухайн үед бүх салбар л одоо боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нийгмийн өвдөмжийн салбар, дээд үтцийн салбар маш олон ажлуудыг хийжсэн. Дээрээс нь нэмэх нь тухайн одоо жилүүдэд бол одоо төсвийн тухай хуультай холбоотой иргэд олон нийтийг оролцуулж орон нутгийн төсвөө баталдаг. Орон нутгийн одоо хөрөнгө оруулалтын саналуудыг авдаг ажлуудыг бол анх хийж хэрэгжүүлжсэн. Тэгээ тэрэн дээрээс үндэслээд бид нар бол маш олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тэрний үр дүнгууд нь гарсан гэж үздэг. Тэгэхээр тэр хугацааны ажлуудыг бол хийжсэн. Баян өндөр сумын хувьд би Баян өндөр сумын засаг дарга урлагч байсан. Манай засаг дарга баасан ч гэж байсан. Бид хоёрын хувьд бол хамтарч ажиллаж байсан. За Баян өндөр суманд бол иргэдийн одоо хэрэгцээний буюу өрхийн хэрэгцээний 0.7 гааг болох эрх нь бол Баян өндөр сумд байдаг. Тэгээ тэн дээр бол одоо иргэдийн маш олон жигсаалтууд ингээд ирэмблэгдсэн байж дээ. Тэрийг хэлтүүд нэлттэй бол газар хуваалж ирсэн. За одоо би сумын засаг дарга урлагчийн 10 жилийн өгөөд 10 жил болж над дээр ямарчсан алтан гэрэл одоо ийм газрыг ингэж зарсан гэдэг хуулийн хэлтийн байгууллагч гэдэг янз бүрийн гомдол одоо над дээр л одоо ирсэн холбогдсон юм байна. Тэгэхээр тухайн үед бас болон жил ажиллаж ирсэн. Таны намаас газар зараад тэр гунт болсон гэдэг хүн байд юм л шүү. Хин гэж. Тэрийг бол нээлттэй зарлах хэрэгтэй шүү. Үнэхээр тийм хүн болов нээлттэй зарлах хэрэгтэй. Би намч мэддгийм байлээ. Бид тэр өнөөдөр хүртэл дуугаа явдаг. Тий. Тэрийг бол нээлттэй зарлах хэрэгтэй. Би одоо дараа нь одоо энэ мөн ялгаа авахгүй одоо таны хэлсэн дээр газартай холбоотой юм дээр маш олон юмнууд ярина. Баримтуудыг хуулийн хэлтийн байгууллагад өгнө. Холбогдох одоо газартай холбогдсон одоо төрийн өндөр албан шил хасж байгаа хүмүүсийг бол ёс зүйн хариуцлага нэгдүгээрт одоо ёс зүйн хариуцлага нэгдүгээрт хуулийн хайрцаг хүлээж ажил олон жишээлээ өг гэдэг асуудлыг хөндлөнө гэж бодож байгаа бид. Тий. Тэгэхээр мөн ялгаа авахгүй үнэхэрийн одоо манай намын гишүүн би хэлж манай Орхон аймгийн ард нам 8900 гишүүн дээ. Тэр 8000 өндөр алтан тушаалтал авч байгаа л да. Тий. 8900 гишүүнийг одоо би бүгднгийн тэр ингэсэн энэ ингэсэн би бол хэлж мэдэхгүй. Гэхдээ үнэхэрийн одоо юу гэдгийг хууль зөрчсөн хулгайлал хийсэн тийм ажилтаа албан тушаалтан байвал тэр хүмүүсийг бол хариуцлага хүлээх гэдгийг л хэлнэ. Тэрнээс тэрийг одоо юу гэдэг манай намын гишүүн байна. Энийг хамгаалаад дуугаа байгаа ч гэж бид бол хэлэхгүй. Урд нь ч гэсэн бид нар ч гэсэн хэлж байгаагүй байх гэж. Яагаад асууад байгаа юм бэ гэхээр одоо Орхон аймгийн иргэд маань амьдрах гад тий газаргүй байгаа тийм. Одоо иргэн бүрт олгодог 0.7 газрын олголтыг ер нь зогсоодсон байна. Цаашид ер нь одоо тийм иргэд газаргүй байдалтай байна. Цаашид яах юм бэ гэдгийг нь бас тодорхой бус байна. Өнөөдрөөс булганы бараг газар нутаг дээр зарим нь амьдрах ийм тохиолдол байна. Ийм учраас харин асуусан. Тэгэхээр энэ бүгдийн хор гайгийг чинь иргэд сүртээд байгаа юм биш үү? Мэдээж асуудаг шүү. Тийм. Тэгэхээр энэ дээр чи аймаг өөрөө яах ёстой гэхээр аймаг өдөрж байгаа хүмүүс бодлого гаргах ёстой шүү. Өнөөдөр Эрдэнэтийн газар нутаг дээр Орхон аймгийн газар нутаг дээр иргэдээ олох газар нутаг байхгүй бол өөр одоо шин суурьшлийн бус, дундын суурьшлийн бусыг байгуулах шаардлагатай байна гэдэг аймгийн иргэд дуурал дээр би бас 2-3 дуурсан шүү. Тэгээ тэр юмнуудыг эрэлхийлэх ёстой. Одоо жишээ нь дараачийн шин суурьшлийн бус хаана вэ? За Орхон аймгийн газар нутаг дээр байхгүй бол хамгийн ойрхон газар нутаг хаана? Булган аймгийн газар нутаг. Тэгэхээр Булган аймагтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гэрээгээ байгуулахдаа дундын суурьшлийн бус байгуулах. Тэн дээр Орхон аймгийн иргэдэн чиж амьдарч болдог. Булганы иргэдэн чиж амьдарч болдог. Одоо Орхон аймгийн
тодорхой Булган аймгийн харьяат хүмүүс байж тийм. Тэгээ тэр хүмүүс нь очиод амьдардаг. Тэрэн дээр нийгмийн чиглэлийн асуудлуудыг Орхон аймаг төсөвтөр суулгаж өгөх боломжууд төсвийн хүрээнд байна гэдэг асуудал төсвийн хууль зорчиггүй. Энэ нь бол яг үхээр одоо цахилгаан дэд үтсийн асуудлыг шийдвэрлэхэд хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулах гэрээний одоо хичээлтийн асуудал гэдэг дээр тодорхой төсөв тавиад тэр мөнгөөрөө тэнд асуудлуудыг шийдвэрлэж иргэд хийж суурьших бэлэн л байж байна. Тэ. Өнөөдөр бол нэг 20-30 км-ийн цаанаас өдөр тутмын ажилд явхад бол хүмүүсийн хувьд зарим тодорхой болог хүмүүсийн хувьд бас асуудалгүй болж байна бүгд. Хүмүүс одоо тээврийн хэслэг маш их ашиглаж байна. Магадгүй тэнд атус яваад ивэл цэвэр эрүүл агаарт амьдрах сонирхолтой хүмүүс байж байна. Тэгээ ийм байдлаар ингээд иргэдтэй явах хэрэгтэй. Нөгөө талаас цөөн тооны ер нь дарга өдрөл ч маш цөөхөн шүү дээ. Өндөр алмжшил ашиж байгаа. Тэр хүмүүс нь зөвхөн өөрийнхөө эхнэр хүүхэд аав ээж ах дүүстэй улгаан замаар гэж байгаа. Би бол улгаан замаар мэдээлэл ойр байх энэ мэдээлэл ашиглаад энэ бусдын боломжийг олгаалаад иж болохгүй. Тэгээ тэрийг болгоо зөвтгöd идэг өөрсдөө. Би яагаад ингэж авч болдгоо гэдэг ингэж. Тэ. Нэрийг хилээд яах вэ? Одоо зах зээл дээр бол тэр бөм хурж байгаа газрыг хороолын хашааны газраар худалдаад авсан дарга өдрөлт хүртэл байж байгаа. Тэгээ тэрийгээ зараад нөгөө орон сууцнаас маш их хэмжээний метр квадрат өндөр үнэтэй орон сууц авцсан амьдарч байгаа хүмүүс гэж байж. Тэгээ тэрийгээ зөвтгөөл захимаар яриад байдаг. Тэгээ энэ шудраг байсан. Тэгээ энэс ихсүүлээд бид нар өнөөдөр төрөө өөрөө цэвэрлж авах хэрэгтэй. Тэгж чадвал альж нам нь энийгээ цэвэрлж чадвал бид нар цаашаа урагшлаа гэж байна. Та газартай юу? Тэг би одоогоор яг өөр юм гэсэн газаргүй. За Харьяа Булган аймгийн Бугт сумд бол баг зэргийн өмчлөх эзэмших газар. Таны сарын орлого хэд вэ? Ер нь мэдээж авилгатай тэмцээн газар хөрөнгөний мэдээлэл өгсөн бах тийм. Тэр хэр бодиттой үнэлсэн өөрийгөө. Тэг яг байгаагаа л бичсэн шүү дээ. Тэг манай ихнэр бизнесийн хөлөө гард байсан нөгөө гоо сахны бодолтой хэрэгэлдэг. Тэр бол одоо манай гэр бүлийн гол орлого байж таа. Би одоо Эрдэнэ үйлдвэрлэлээс ажилтны тэрнийхээ цалингийн орлого. Тэрийг өөрөөр амжирдаг шүү дээ. Тийм. Жилд дундчаар хичнээн төгрөг. Яг тоог нь бол хийж мэдэхгүй. Ерөөл боломжийн амьдрал энэ болж байна уу? Уу яг тэгэхээр нэг хоёулаа хөдлөөд зэрэг хөдлөөд ахаар бас нэг бүр хүнээс доор орох наашаа, хүнээс илүү орох наашаа өдөр тутмын амьдрал бодгоо л юм. Иргэдийгээ төлөөлж иргэдийн өмнөөс асууж байгаа гэж бас таас хараарай. Ер нь өнөөдөр дуртай иргэн те орж ирээ танаас ингээд сонирхсан асуултаас асуух боломж тэр болгоомжтой байх. Тийм учраас иргэддээс гүр болох үднээс иргэдэд төлөөж бас асууж байгаа шүү гэдгийг онцлон хэлье. Иргэдийн нүд нэлээдгүй яригддаг л та тийм. Ардчилсан намын хувьд бол хийсэн буруу сонголт тоглосон зүйл бол цаанчлууд багийн эко оруулал гэж ирдэг. За Монгол Ардын намын хувьд бол яг тэрнийхэн урд барьцж байгаа юм шиг яг урд цэцэрлэг төрөлөө барьцсан. Нэлээдгүй бас том газаргүй өнөдөр эрдэнэ тахад. Тэгэхээр яг ингэсэн юм уу? Ер нь энэ эко оруулалтын шийдэл за цэцэрлэг төрөлгийн шийдэл ер нь хэр зүв байсан бэ? Та юу гэж боддог вэ? Би бол хувь хүнийхээ хувьд бол эко оруулалтыг би буруутгадаг. Яг тухайн үед яг одоо тухайн компанич тэр манай аймаг орон нутгийн удирдах гэсэн хүмүүсийн хувьд бол байршлыг жоохон буруу сонгоцсон л асуудал. Газар дээр дэд үстэй газар дээр ийм асуудлууд хийлээ гэж газрын сонголт нь жоохон тийм үсэ. Өнөөдөр 100 хэдэн өрх амьдардаг. Угаал тэн дээр бол 800 өрхөөр сонирх боломжтой газар. Тий. Тэгэхээр би бол одоо зөвхөн хувь хүнийхээ хувьд шүү дээ. Эко оруулалтын төслийг бол би буруу шаарддаг. Тэр ер нь цаашдаа гэр оруулалтын дахин төлөвлөлт бол эко оруулалт шиг явах хэрэгтэй. Амны орон сууц буюу амны хаус чиглэлээр иргэд олон нийтийн газрын өвдөө болох хэрэгтэй. Одоо маш их өндөр үнээр нийтийн орон сууцны амьдрахаас илүү хувийн орон сууцны амьдрах хэрэгтэй. Тэр шийдэл тэр багхгүй. Яг нийгэм дургуцад идэг юм бол одоо таны яг хэлж байгаа
маш олон барилга өндөр барилгуудыг бариад байх юм дээр л цөөхөнтэй амьдраад хэлгээд шүү дээ. Тэгэхээр энэ бол ингэж боддог. Тэгээ яг энэтэй холбоотой одоо жишээ нь чанартай чанаргүй хийгдсэн. Одоо дидэрсэн юм тэгэл ингээд асуудал байдаг л дээ. Дээрээс нь юмхэнээс тухайн шатны сонгол улс төр бас нийлээд орсон юм. Одоо ингээд эко ороод амьдарч байгаа та нар ч асуугаа. Эко ороод амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл дундуур хүмүүс байна тэр төсөл дээр. Үнэхээр одоо муухай газар ирлээ, буруу газар ирлээ би амьдрахад. Тэр талдаа биш л дээ. Хайрын газар гэдэг юм. Тийм. Тэгэхээр энэ яг газрын сонголт магадгүй их залууд ч юм уу яргуудын тийшээ ч юм уу захыг оролт дээр дийцлийг хийгээд явсан байсан. Хамгийн одоо юу гэдгийг сонгодог жишг оруулах болсон баг л та. Тэгээ яг одоо нэгэн тийцээ юм гэдэг уурайхаа шаад яг магадгүй одоо тэрнээс жишээг авч гэр өрөөдийг одоо дахиад ингэж системтэйг төлөвлөж болох юм байна. Айл иргэдэн гэх юм байна. Шийдлийг нь зөв гаргаад төр зохион байгуулалтыг зөв хийдэг чинь иргэд өөрсдөө байшин. Одоо та нар харж байгаа эко орол тодорхой байшингуудыг бариад төсөв зогссон. Суурнуудаар одоо иргэд хийгээ тэнд ямар амар тансаг байшингууд барьж тэнд амьдарч тийм. Тэгэхээр иргэдийг өөрсдөг нь тийм жигт боломжоор хангадаг чинь иргэд өөрсдөө тэр амьдрах шин бүрдүүлж байгаа тийм. Цэцэрлэг төрөлхтний хувьд бол би одоо буруу зүгж хэлэхгүй. Гэхдээ цэцэрлэг төрөлхтөн дээр үнэхээр одоо ойл зөрчсөн маш их мөнгө угаалт, мөнгө олгоонууд байж байна. Энэ дээр бид бүх мөнгө ялгаа авах гэдэг маш их олон баримтууд. Жи манай өнгөрсөн 4 жил төлөвлөгч нар бол тэрнтэй холбоотой маш олон зүйлийг сошиал хэлбэрээр бол бас цацсан шүү дээ. Тэгэхээр тэрийг бид бас дахиад цаасыг бол нэлийн цаас заасан гэж иргэд дахиад мэдээлэл өгч байна. Тэгээ энэ араа нэг юм одоо ингээд таны асуултнаас зөрөөд бас нэг асуулт хариулж байгаа. Бид нар энэ Орхон аймаг гэдэг юм хот төлөвлөлт гэдэг юм уу байхгүй ч тийм. Одоо та нар бол сонсвол манай эрхэм баяр төлөвлөгч голчны их гэдэг архитектор, ерхий архитектор байхгүйгээр хотод төлөвлөд яваад байдаг. Манай төлөвлөлт хот төлөвлөлт бол хугацаанд дууссан. Тэгээ дараагийн ингээд энэ мэнэр зарлаад тэгсэн мөртлөө бид нар төлөвлөлт ажлууд хийгээд байдаг. Одоо жишээ нь ихэд тэр цэцэрлэг төрөлхтөнтэй холбож би ярьж байна шүү дээ. Хэдэн зуун сая төгрөг хашаа баримтуудаа сая тэнд хашаага нураалаа. Энэ замыг 4 ирнэ явууллаа. Гээд нөгөөтгөө нураагаад хэдэн зуун сая төгрөг иргэдийн татвараар өрцөн мөнгийг өнгөрүүлж шууд нөгөөтгөө нураагад замшчихдаг. Одоо маргааш гээд өнөөдөр хийж байгаа хөрөнгө оруулалт маргааш дахиад тийм болох хийж өгсөн юм. Тэгэхээр бид нар чинь 91 алсын хаа гэж энэ хотод байна. Үнэхээр энэ одоо замыг хийх зүг энэ замыг хийлгээд 50 жил ямар ч энэ зам руу ойртохгүй гэдэг тийм алсын хаа бид нар байж чадж байна. Тэгэхээр чи энэ төр чинь төсөө өрлөн байдлын юм чи харж байгаа байхгүй. Одоо та бүхэн харж байгаа хэдэн жилийн өмнө үзэж байна. Нэг хүүхдийн өстө эвдэрхий тоглоом паркийг байхгүй болгоно. Яагаад Эрдэнэтийн хүүхдүүд шинэ парк дээр тоглож болдгоо ингээл өөрөөлөөсөө хийх сонгуульд зарим хүмүүс ялсан. Өнөөдөр хүртэл парк байхгүй л шүү дээ. Парк руу би болох юм болов? Мэдгүй. Би бол эргэлзэж байгаа. Эргэлцэхээр материалууд нь шалгасан чинь. Эргэлзэж. Ер нь эргэлцээр. Энэ хууль зөрчөөд энэ тендер бодлого авалтуудыг арын хаалгаар буюу ажил олончлын даваа эрх хаалгад өчгөр иргэд төрчин өөрөө хяналтаа өгч чадах гэж. Одоо өнөөдрийн нөгөө түмэн жаргалыг зөрөгт үеэр сосси юм шиг харагдаж байгаа боловч энэ цаад одоо юу дуглуур гэдэг юм уу баг нь бол хуучны баг л гэж байгаа. Монгол ардын нам эрх хөрөгч нам хэвээр юм хэвээр л гэж. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө хууль зөрчөөд хүмүүс өгсөн учраас нөгөө хууль зөрчсөн хүмүүст эргэж шаардлага гэж байна. Энэ дээр л аймаг орон нутгийн хөгжил хаашаас уу? Команд нах гэдэг. Тийм. Тэрэн дээр бид нар тэгээ энийг бол одоо яг тэр ингээд суучлаар яриад хас илүүтэй. Цаас нь юм нэгэд ярих хэрэгтэй шаардлагатай. Тухайд танах ертөнцид хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалтнаас юу вэ? Одоо болтолоос иргэд бас нийцтэй иргэд одоо тэргээр одоо ашиг болдог ч юм уу одоо эсвэл иргэдийн зөрчдөг ч юм уу эсвэл иргэд амьддаг ч юм уу тийм бүхэн байгаа юм байна. 12-оос 16 мянга. Маш олон гэдэг. Чиглэж ирлээ. Өнөөдөр бас яагаад байж вэ? Тэр шиг улсуудын салбарт ихэд хойд бол цэцэрлэг сургуулийн хүртэл хангалттай бас байсан. Тэрний хүрээнд бол одоо өнөөдөр хангалттай байна. Маш олон цэцэрлэг сургууль дээр төрийн болон ховь хөвшилж хийж үзсэн цэцэрлэгийн зорилттой барилгууд
шилж үзсэн байсан тухай үед бол амьдсан дээр чиглэлээр бүгднгийн одоо зорилтын дагаа шиглэл маш их цэцэрлэг шиглэнд орж ирсэн. Томоохон сургуулиудын хэлбэр гэж одоо нэг юу сургуулийн манайх бол 50 60 орчим хүүхдийн өгсөн. Одоо хүүхдийн эмнэлгийн асуудал гэж байна. Тэр бас одоо бүх асуудлуудыг шийдэх байлгаачлан гэж 80% болгоод явж ирсэн. Тэгэхээр одоо нийгмийн чиглэлийн шимтгтэй байгуулалт. Одоо өрхийн эмнэлгүүдэд таарна гэж өрхийн эмнэлгүүд бүгдээ нийтийн орон сууцсан байсан. Нийтийн орон сууцсан байсан байлгууд одоо бүгдийн нийлүүдэд нэгдсэн төв болгож өгсөн. Одоо чинь уурхай чинь байгаа үед ба сохоотгийн дунд нь өрхийн эмнэлгийн нэгдсэн төв байгуулж өгсөн. Тэгээ сая одоо ингээд бид нар уулзаж явахад бол энэ бол маш зөв шийдэл байсан. Энэ шийдлийг хийсэн учраас бид нар ковидыг болоод авч гарлаа гэж яаж байгаа. Нийтийн орон сууцсан буюу иргэдтэйгээ цуг ингээд өрхийн эмнэлгээс бол сая бол ковид бид нар үнхээр хүнд нөхцөл үүсгэсэн чинь. Ингээд ч гэсэн нийгмийн чиглэл, бүтээн байгуулалтын чиглэл явуулсан. Санаагүй одоо гэр бүлийн гэрэлтүүлгээс өсвөл хотын одоо жишээ 24 цагаар ажилладаг гол хоттой болсон. Энд дандаа иргэдээс нөгөө уран гарч байгаа хэрэг мэдээлэл хийсэн. 2015 оноос хойш зарцсан барилга байна гэдэг мэдээлж байна л да. Тэгэхээр бодоод үзэхээр 12 сарын 6 он тэгэхээр 50 намын юм шиг байна. Ер нь ингээд за 50 намч гэлтгөө нөгөө намд ч гэсэн зарцсан барилгаараас л хийх байна тийм. Тэгээд жил болгон төсөв тавих юм, жил болгон төсөв нэмэгдэх юм. Тэгээд тэрийг одоо тэгээд улсын төсөв дэш нэмэх, орны төсөв дэш нэмэхээс өөдөө одоо аварын зардлаар шүтэл одоо барьж бай агуулгыг гэж ярих юм. Тэгээд уг нь тухайн ондоо анх зарлагдсан ондоо одоо зарлагдсан ондоо эхлүүлээ зарлагдсан ондоо дуусчихвал яг төсвөрөө авчих. Гэтэл тэгэхгүйгээр төсөв нэмээд тэгээд ингээд бүх ингээд одоо 15 оноос сурцсан хэрнамсан байлгаа. Тэгээд давнаа жилээр төсөв нэмэгдсэн байгаа. Энэ нэмэгдсэн төсвүүдийг ингээд нийлүүлэх юм бол дахиад суулцчих байхад юм шиг төсөв байна. Тэгэхээр зарцсан барилгуудаас байгаа юм л да. Тэгэхээр гэрдэж юу гондооч юу гэдэг шиг аль алинд нь байна уу гэж хараалаа л да. Тэгэхээр энэ дундаас нөгөө иргэд чинь хүүхдүүд чинь хохироод байгаа байхгүй. Та бүхэн бол дээрээ алцаал эсвэл тохиролцоол ингээд ээж үүдэг доошоо иргэд чинь ингээд хохирцсан тэгээд нөгөө хиндэ юугаа хэлэх хүсвэлд одоо хүлээсэн тийм хилээж дэмгээд өдөө сонгуулн ч хүмүүшүүд өдөө гэдэг их ихтэлгүй болсон байгаа юм гэж. Тэгэхээр энэ системийг ингээд байгаа сайн байх юм иргэдийн хэзээ ихтэл болж байгаа юм. Тэгээ яг одоо энэ бүтээн байгуулалтын ажил гэдэг зүйлийг бид нар хамгийн нэгдүгürt нь маш зөв эргэлэх хэрэгтэй. Маш зөв хэрэгцээ. За нэг юм хийж үзүүлэх гэж байгаа тал би чийм тийш тийм гэдгээс тодорхойлсон. Ингээ хамгийн номер 1 асуудал нь юу гэдэг вэ? Хоёрдугаарт өөрсдийнхөө боломж нөөцийг тулгуурлах хэрэгтэй. Тэрний дараа яг хөөд төсөв зураг гэдэг зүйл үүсдэг. Энэ асуудлаа маш нухацтай ихнээс нь барьж байгаа. Нэг юм хийх гэсэн чинь төсөв зураг хэрэгтэй боллоо. Өөд нь юу гэдэг жишг зураг гэж байгаа ч яваад шүү дээ. Жишг зураг байгаа учраас холболтын аргаар холбогдсон юм аа. Тэгээд зэн дээр зарласан чинь нэг нөхөр ороод ирсэн. Тэ? Тэгээ ороод ирсэн нөгөө нөхөр барьж гэжсэн. Гүе танаа дээр ийм ч асуудал, тийм ч асуудал байна. Холбогдсон зураг ийм ч асуудал байна гэх ингээд асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ өө би энэ мөнгөө барьж чадахгүй нэгэнгүүтээ дахиад одоо нэмж төсөөхөхгүй энэ барилга чинь дуусахгүй гэж хэлдэг. Тэгээ энэ одоо юу гэдэг энэ процессууд чинь олон талтай багтдаг байхгүй. Тэгэхээр энийг яах ёстой гэхээр төр өөрөө энэ дээр нэг тийм төрийн төмөр нүүр гэж нэг үг гэдэг тийм. Яагаад тийм гэсэн. Хүн болгон л энийг edэж болох. Төр бол хүн болгон л энийг байгуулах. Төр хууль гэж байгуулах. Хуулийн шахдаг. Тэгэхээр тухайн процесс ямар хэний алдаанаас босч үүссэн. Тэгээ яагаад ийм гэсэн. Энийг яаж шийдэх гэдэг юм. Төр өөрөө хянаа шахаа маш богино хугацаанд ажиллаж байна. Энэ сүүлийн үед ингээд харахаар одоо манайхаар ганц сургууль цэцэрлэг хитэн жил дараа л ирж байна. Тэгэхээр та бүхэн ингээд хатур хардаа. Хувийн бичлэгийн барилга. Хувийн бичлэгийн барилга 9 давхар байшин тэгж 3 4 5 жил барьж байна. Бараг жилийн дотор л ягаад их өвдөл нь орлоо шилтэнд оруулна гэдэг зүйл. Өвдөл бараг дотоод цэцлэн юм шиг. Тий. Тэгсэн чинь төрийн барилга болохоор
жижигхэн сургууль соёлын байгууллага хэдэн жил дараалал барьж чадах гэж. Яагаад ингэж. Энд дэр л анализ хийсэн. Үнэхээр энэ тэр нөгөө барьж байгаа барилга байгууллага барьж байгаа компаниуд чадамжгүй мөхөр үгүй. Одоо саяхан гэхэд таа бүхний тавьсан нөгөө сургуулийн асуудалд хэлцүүлээд байсан тэр гүйцэтгэгч компани бол хойно одоо аимшиг биш юм байна тийм. Маш том барилга. Тэгээд тэрийг бол сайн бариад гэж байна тийм. Тэгэхээр тэр чадамжгүй мөхөр чадамжгүй биш үү гэж таарч байгаа. Сэтгэлгүй байна уу? Тэгэхээр тэр одоо юу гэдгийг зарцж байгаа нөхцөл байдал тэр нэгдүгээр зураг төсөв, хоёрдугаар тендер шалгаруулалт, гуравдугаар гүйцэтгэл, дөрөвдүгээр төсөв нэмэх процесс тэр авилгалын юм буглаа эдээ байна гэж харагдав. Тэгэхээр энэ үнэхээр байгаа мó байхгүй мó гэдгийг гаргаж ирээ. Цаашлаад энэ дээр ирэн бид нар ямар арга хэмжээ авах гэдэг хийх ёстой гэж. Нөгөө талаас одоо жишээ тэр юуны Аршаан бүгд байгаа хоёр сургууль ш. Нэгдүгээр, гуравдугаар сургууль, намцгц сургууль. Нэг нь одоо тэр урд баригдаж байгаа сая сонгуулийн өмнө юм болон сайд шийдвэр гаргаад ирээдүйд сургуульд руу шилжүүлсэн тэр барилга бас EBS-ийн зорилттой байсан барилга. Тэр хоёр барилга бол одоо чинь хоёулын нэг зэрэг биш. Эхлээд нэгийг нь дуусгаад дараа нөгөөдгийг төлөвлөх ёстой байсан л гэж ингэж хараад байгаа байхгүй. Тэгсэн бол аль нэг барилга нь аль хэдийн дууссан боёо тэнд байгаа хүүхдүүд ирэхэд шиг зөрчигдөхгүй эрүүл аюулгүй орчинд сурах таатай орчинд сурах боломжууд байсан л харагдаад байгаа. Монгол Ардын нам дотор найз чинь байдаг уу? Амьдрал дээр бас найзлах хэлүүд үү тийм. Хуу хүмүүс юм чинь бид нар л эрдэнэ жижиг гэж байна л та. Тийм сайн муу ярилцдаг хүмүүс би. Гэхдээ одоо юу гэдгийг энэ өсвөр хөдөлгөөн төр бол шударгаанууд айлыг явна л та. Амьдрал дээр найз ч гэсэн ажил дээр бол ажиллаж шугамар. Тийм. За барилаас нэлээдгүй бараг хугацаанд ярилцчих цаашдаас лавлаа асууад бол асуулах нэлээд асуултууд байгаа даа тийм. Тэгэхээр ер нь алтан гэрэл гэдэг хүн ер нь өнөөдөр шинэ алтан тушаалтараас томилогдлоо. Өөрөө бас үндсэн бас алтан тушаалтай. За Эрдэнэ хотынхон төлөө сэтгэл зүрх гаргаад бас ажиллаж байна. За гэрүүлийнхэн талаас гэрүүлийнхэн чиглэлж бас цаг зарцуулж чадж байна. Гэрүүлийнхэн төлөө ер нь хэр явж байна, хэр сайн ав, хэр сайн хань вэ? Яагаад асуугаад байгаа юм бэ гэхээр хүн ер нь нөгөө гэртээ ямар вэ? За гэртээ ямар бас шалтгаалаад цаашлаа тэ улсаар их орныг хөгжүүлэх ийм бас чиглэл ер нь ийм байр суурьтай ер нь иймэрхүү байдаг. Тэгэхээр нөгөө гэрт дотроо бас гангасан хүн шаашлаад бас төрөгч өссөн тиймэрхүү байдалтай авч явна гэж үздэг. Тэгэхээр бас ийм утгаараа бас танаас би асууж байгаа. Яг одоо ингээ олон нийтийн ажил хийхээр заримдаа гэр бүлдээ цаг зарцуулах нь бага болж байна. Тэгээ манайх бол гуруула нэг охинтой. Тэгээ ер нь яг уу ханхал одоо гэр бүл болвол танилцаад л гэр бүл болсноос хойш манай гэр бүлд нэг зүйл үүдий. Харилцан биеиндээ үнэлэлтэй байна. Тэгээд одоо юу гэдэг юм биенийхээ хийж байгаа ажлыг бол тодорхой дэмжинэ. Буруу зөрүү зүйлээ засаад явна л гэж тохирсон яг л тэрүүгээр л одоо явдаг шүү дээ. Тэгээ нэг одоо гэр бүлдээ бол одоо мэдээж бас хайр инрэл хамгийн гол орон зай гэр бүл шүү дээ. Тэрийг халуун талаа байлгах. Магадгүй ирээдүйд өссөн болж өөр хүүхдээ сайн сайхан болох юм л явдаг. Нөгөө талаасаа бол манай гэр бүлд нэг зүйл үүдийг хинээс ч одоо хамааралгүйгээр өөрсдөө амьдралыг аваад явах хэрэгтэй гэдэг тийм. Одоо юу гэдэг дотоод итгэл юмшил байдаг гэх үү. Тийм ч учраас ажил хөдөлмөр хийж ийж өөрийнхөө амьдралыг босгож ирнэ гэдэг юм зарчимтай. Тэгээд яг тэр ч зарчмаараа бид анх одоо гэр оролт одоо манай ээж аваад тусдаа гаргаж өгчээсэн. Тэгээд одоо орон гэрээ бүгдийг босгоод ингээд өнөөдөр явж байна. Бизнесээ өөрсдөө босгоод явж байна. Ажил амьдралаа өөрсдөө босгоод явж байна гэдэг. Ингээ энэ чиглэлийн гэртээ их баримталдаг. Гурав дахь юм нь бол бинийгээ маш тийм дэмждэг. Манай айн бол одоо анх танилцж байхад би одоо нам устрын ажил хийдэг байсан. Түүнээс хойш одоо 10 гаруй жил одоо миний хажууд яг энэ бол олон нийтийн ажил хийх тул тийм бас амаргүй ажил л да. Шинэ хорогоор явна. Тэгэл ингээл амарчлаа цагийн өдрүүдээр олон нийтийн ажлууд хийн ингээл магадгүй зарим нэг үе цахим орчмоор шүүмжлүүлэл байж юм. Тэгэхээр энэ дээр бол их дэмждэг л да. Тэгээ нөгөө талдаа би ч гэсэн одоо анийхаа одоо бизнес хийж байгаа
дуртай зүйлийг нь дэмжих орон зайг бий болгох тал дээр бол ингээд явдаг. Гэр бүл хамгийн чухал шүү. Тэг гэр бүлээр маш сайн авч явах хэрэгтэй. Тэгээ мэдээж асуудал залуу гэр бүлд бол хүлээ ойлгоцох бол асуудал байдаг шээ. Тэрийг хамтын шийдвэрээр давж явах хэрэгтэй. Тэрнээс бүх юм сайхан дардсан явдаг юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр чиглэл рүү л одоо явдаг та гэж. За баярлалаа. Бас Орхон аймгийн Ардчилсан намын даргын үүрэгт ажлыг аваад удаагүй байхтнаас ярьцлаа бас хийлээ. Тэгээд тухайн намдаас хийгдэж байгаа ажил болон цаашаа Эрдэнэ хотод тэгж хэрэгжүүлэх шаардлагын талаараас багахан бас мэдээллийг хуваалцаж иргэдтэй бас сонирдуулсан тань маш их баярлалаа. Тэгээд эцэст нь бас та Орхон аймгийнхаа иргэдэд бас энэ Орхон аймгийн Ардчилсан намын дарга гэдэг байр сууриас бас хандаж бас юу гэж хэлмээр байна. Тэг яг одоо бас баггүй хугацаанд ярьчлаа. Тэг ер нь яг энэ аймаг орон нутгийн ажил бол төрийн ажил цэх шударга явах хэрэгтэй. Тэг энэ дээр бол ямар нэгэн байдлаар хувь хүний алдаатай бол орж болохгүй л гэж бодож байгаа. Тэгээ түрүүн аймгийн төсвөд хоёулаа ярилцсан. 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан. Тэгээ үндсэндээ энэ жилийн Орхон аймгийн төсөв бол 2 удаа орсон тийм ээ. 12 сарын ихээр орсон. Сүүлд 12 сарын 31-нд дахиад батлагдсан. Тэгэхээр төсөв орох болгонд яаж юм гэхээр төрийн аудит буюу аймгийн аудит хөнгөлөнгийн дүгнэлт гаргадаг байхгүй. Төсөв дээр. Тэгэхээр одоо тухайн үеийн юм дээр би бас нэлийн шүүмжлэлтэй хандаадсан юм нөхөр. Эхний 12 сарын эхнээр орж исэн төсөв дээр 11 сарын сүүлээр хийсэн аудитын дүгнэлт. Энэ одоо оны сүүлээр орж исэн төсөв дээр гаргасан аудитын дүгнэлт хоёр баг. Тэгэхээр яг зорилт үе дараа хэлээд байгаа 80 орчим хувьд нь бол бид нар төсөөг шинжилж өөрчилсөн гэж. Тэгэхээр 20 орчим хувийн үлдсэн бооцтой тийм. 20 орчим хувийн төсөв одоо батлагдсан үлдсэн төсөв дээр аудит дахиад хийхдээ оны ихэнд орж исэн төсөв дээр аудитын зөрчилтөө буюу төсвийн тухай хууль эдрийг зөрчсөн байна гэж төсөв оруулж ирээд дараагийн оны сүүлээр орж исэн яг нөгөө төсөв дээр болохоор зөрчил нь байхгүй байна гэдэг ингээд асуусан. Тэгэхээр яах ёстой гэхээр эн чин ганцхан сөрөг хүчин буюу гаднаас иргэд одоо юу гэдгийг энэ төсөв дээр хальт авахаас илүү тийм. Иргэдийн өмнөөс төрийн аудит буюу ямар нэгэн гадны нөлөөнд автахгүй хонтонгийн аудит байна гэдэг ингээд аудит хуулийн дээр байна шүү дээ. Тэгээ ингээд ороод ирсэн. Тэгээ би тухайн үеийн одоо аудитын дарга нар мутах гэж залуу байсан. Тэрийг бол би бол хатуу шимжилсэн. Энэ бол болохгүй ээ. Хин нэгний нөлөөнд автж байна. Магадгүй аймаг орнуудыг удирдах байгаа хүмүүсийн нөлөөнд автж хууль зөрчсөн зүйлийг хуулийн дагуу болгож оруулж ирэх. Энэ бол том хариуцлагыг гэж шүү гэдэг зүйл гаргасан. Тэгээ яг тэр одоо зүйл дээр би бол одоо Монгол Улсын засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар руу бол тухайн одоо зөрчлүүдээ бол энэ дээр одоо хяналт шалгалт хийж өгнө гэдэг албан тоотой болсон. Дараагийнх нь болоод эхлэхээр үндэсний аудитын газар руу бол гаргасан. Тэгээд тэр бол яалчгүй зөрчил л дөө. Үнэхээр зөрчил байхгүй, маш том зөрчил байхгүй. Тэгэхээр энэ юуны хяналт хэрэгжүүлэх газар бол юу гэж гаргаж ийн гэхээр манай бол хариалах хүрээний байгууллага биш байна. Энэ бол босоо удирдлагатай аудит одоо тэр дижитний байгууллага руу хүсэлт гаргана уу гэдэг ингээд өгсөн баг. Тэгэнгүүт одоо энэ бас л энэ одоо үндэсний аудитын газрын хариуг бол би бол хангалтгүй байна л гэж үзэж байгаа. Жишээ нь 2 сарын 13-ны өдрөөс юм хариу байгаа. Энэ дээр юу гэж юм нэхэр одоо Орхон аймгийн төрийн аудитын газрын дарга тэргүүлэх автортай ажиллаж байсан нар мандах нь эрүүл мэндийн улмаас удаан хугацаагаар хэмжлүүлэх хүссэн хүсэлтийг 1 сарын 21-ний өдөр бичгээр гаргасан түүнийг 2 сарын 5-ны өдрөөр тасалбар болгон төрийн аудитны төрийн албанаас чөлөөсөн болно. Ийм танаа гаргасан гомдлыг хянах боломжгүй байна гэж. Шийдвэрлэх боломжгүй байна гэж. Тэгээ энэ дээр бол би нэг хоёр зүйл хэлэх гэдэг. Нэгдүгээрт бол энэ үндэсний аудитын газар тэр хүн солигдох солигдохгүйг хамаахгүй тухайн одоо хувь хүний асуудал биш байхгүй энэ чинь аудитын асуудал байхгүй тийм үү. Тэгэхээр тухайн одоо аудитын байгууллагын гаргасан аудитын дүгнэлт нь үнэхээр хууль зөрчсөн юм уу үгүй юу гэдгийг дүгнэх ёстой байтал чинь дарга нь өөрөө ингэж явцсан учраас таныхыг хилцгээ явахаар шалгахаа боллоо л гэж байгаа байхгүй. Ингээд нэг. Тэгээ энэ дэр нэг юм байгаа. Одоо эрүүл мэндийн улмаас удаан хугацаанд тий эмчилүүлэх шаардлага үүссэн гэдэг ингээд нөхөр таваарш хүслээ гаргацсан байна шүү дээ. Тэгэнгүүтээ төд удахгүй 14 хоногийн дараа Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулж байгаа 5 толгой түлш гэдэг компани байгаа тийм үү. 5 толгой түлш компани
дотоод аудитын газрын дараагаар яваад ирсэн. Нар мундаг гэдэг. Би энэ зүгээр гам. Гэхдээ тэгээд өөр албан тушаал эрүүл мэндийн шалтгаантай хүн очт юм. Удаан хугацаагаар өмчлөх шаардлагатай. Тэг ингээд энд бичсэн байна. Одоо та бүхэн бас тодруулж үзээрэй. Юуны 5 7 төвшин тууцын дэргэд байдаг. Дотоод аудитын газар гэж байдаг юм байна. Түүний дараагаар ингээд томилогдоод очицсан одоо ажил. Тэгэхээр үндсэндээ эдгээр чинь ингээд нэг юу гэдгийг хууль зөрчсөн үйлдэлүүдийн цаасан дээр ингээд буулгаад ирэхээр өөрсдөө ингээд цогтож эхэлж байна. Тэгэхээр ер нь бол миний нөгөө төрөний үг болгон дээр хэлээд байгаа нь ганцхан чи хууль зөрчсөн байна гэдэг хас илүүтэй бид бол одоо шалгадах газруудаар бүх юмнуудыг шалгуулнаа. Хууль зөрчиж байгаа үйлдэлүүд байвал үнэхээр хууль зөрчиж байгаа юм дээр арга хэмжээ авахулнаа. Тэгээд ийм тодорхой төвшний юмнуудыг бол холбогдох байгууллагууд нөхөр одоо энэ зөрчлөө арилгах гэдэг юм. Энийг бол шахаж арилгуулж одоо төрийн ажлыг цэх болгоно гэдэг ажил руу явах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тийм ч учраас бид бол одоо та нэг ингээд та бүхэн харжлах юм шиг байна. Цаашдаа бол бид нар энэ 8 орон нутагтай холбоод бүх юмыг бодлогын төвшинчдээр, хуулийн хэлтийн байгууллагын төвшинчдээр, хууль зөрчсөн асуудлуудын орчинчдээр бол нэлээд нэгтэн ба үзэж биднэрт бол цэцнэлгэж явж байна. За энэ бол ямар нэгэн улс төрийн гэхээс илүү улс төрийн намын хоорондын зөрчилдөөн ч гэдэм хин нэг юм уу үзэх гэдэг гэхээс илүү төрийн ажлын шудраг авах хэрэгтэй, иргэдтэй зөв үйлчлэх хэрэгтэй. Иргэдийн одоо хуруу умсаа хулан байж болсон татврын мөнгө зөв зүйл зарцуулах хэрэгтэй. Хулгайн замаар хийж болохгүй. Энэ ажлыг хийх хэрэгтэй гэж ингэж бодож байна. За тэгээ өнөөдөр та бүхнийг манай одоо миний ажлын өрөөгөө зочилж ирсэнд маш их баярлалаа. Тэгээ Орхон аймгийн Ардсан нам бол одоо би түрүү нэг зүйл хэлсэн. Эхлээд бол би бүх намын гишүүдтэй нээлттэй ил тод намын гишүүдийн жигд оролцох боломжоор хангадаг ийм нам болно. Энэ бол одоо ер нь бид нар бодлого тодорхойлоод гишүүдтэйгээ уулзалтаад ер нь бол дуусчих. Энэ бол нэг сарын дотор бидний энэ ажил болоо жигдрээд явна гэж бодож байна. Үүний дараа бол иргэдтэйгээ ойр байдаг, иргэдийн дуу хоолой болсон тийм нам болно. Цаашлаад энэ намын үйл ажиллагаач намаас гаргаж байгаа бодлого хөтөлбөрчдэр иргэдийнхээ санаа бодолд тулгуурласан. Тэрэн дээр сус мөрөө хөтлөрөө бодлого боловсруулдаг. Тэрэнд зориулсан одоо иргэдийн аятай тухтай амьдрах боломжоор хангасан. Иргэдийн өөрөө амьдрах орчиндөө эдийн засгийн орчныг нь бий болгосон. Тэр одоо чиглэлрүүл ажилласан юм нам болно гэж зөвлөгөө тавьж байгаа. Тэгээд цаашдаа хэвлэл мэдээллийн байгууллагад бол нээлттэй ийм удирдлага авах гэж та бүхэн ч гэсэн одоо шатанд одоо сонирхсан асуултууд гэдэг юм уу мэдээлэл бүгдээ хамтраад ажиллана гэж бодож байгаа. За баярлалаа. Ингээ ярилцлагын энэ дөрөв өндөрлөе. Тэгээд урилгын хүлээн авч нээлттэй ирсэнд маш их баярлалаа. Тэгээд цаашид бас иргэдийнхээ өмнөөс иргэдээ бодсон иргэдийгээ сайн сайхан хамруулахын төлөө чанга одоо хүчтэй эсрэгчин байгаасай гэж бас хүсэж байна. Тэгээд одоо цаашд бол 3 жилийн бас хугацаа байна. 3 жилийн дотор Эрдэнэ хот манаас хөгжөөсөө гэж иргэн хүнийхээ хувьд сэтгүүлчний хувьд үзэж байгаа юм. Тэгэхээр хөгжүүлд бол мэдээж хүм болгонд бол хөгжүүлэхийн төлөө бол явж байгаа бах. Гэхдээ энэ дээр бас хяналт бас байх нь зүйтэй хаа гэж бас бодож байгаа. Тэгэхээр иргэдээ бодсон ийм одоо намын дарга байгаасай гэж хүсэж байна. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа танд. За баярлалаа.